Шинэ оны мэнд хүргэе. За отгоо нь 2026 оноос эхлээд Америкийн нэгдсэн улсын шүүх, хууль эрх зүй болон бизнесийн орчин, бизнесийн талаар мэдээллийг хуваалцахаар болсон байгаа шүү. За тэгээд та бүхэн маань намайг дэмжиж доор subscribe дараарай. Тэгээ удахгүй шинэ мэдээлэлтэйгээ уулзцгаая. Баярлалаа. Амжилт хүсье. За сайн байцгаана уу. За өнөөдрийн мэдээллээр та бүхэндээ Америкийн нэгдсэн улсад бага хэмжээний мөнгөөр ямар төрлийн бизнесүүд эрхлэх боломжтой байдаг талаар хүрэхэд бэлэн боллоо. За эхний бизнес санаа бол Америкийн нэгдсэн улсад цэвэрлэгээний бизнес. Цэвэрлэгээний бизнес бол манай монголчуудын хувьд бол боломжийн санагддаг миний хувьд бол хамгийн эхлээд бол бизнесээ бүртгүүлэх хэвээр мууж болгон өөрөөр шаардлагуудтай бас мууж болгон өөрийн гэсэн одоо бизнесийн хураамжтай байдаг. За ингээд бизнесээ байгуулад бүртгүүлээд тэрний дараа та тоног төхөөрөмж багажаа бэлдсэн байх хэрэгтэй. 2 ажилтнаа 3 ажилтнаа whatever та дор хаяж хүн болгонд хэрэгтэй айлд ороод цэвэрлэгээ хийхэд хэрэгтэй бүх зүйлийг бэлдсэн байх хэрэгтэй. За үүний дараа хамгийн чухал нь скил хамгийн чухал нь багаараа ороод ажиллахад цэвэрлэгээ хийхэд хүн болгон юу цэвэрлэгээ мэддэг. За ямар тоног төхөөрөмжөөр ямар ямиг цэвэрлэл боломжтой, ямар нь цэвэрлж болохгүй гэх мэтчлэн тэр зүйлүүдийг мэдсэн байх хэрэгтэй. Тэгэхээр дор хаяж өөрсдөө сургах хэрэгтэй, мэдээллийг өөрсдөө цуглуулсан байх хэрэгтэй. За үүний дараа бэлтгэгдсэн бол үүний дараа хамгийн сүүлд клиентуудаа олно. Үйлчлүүлэгчтэй олно. Үйлчлүүлэгчдийг олоход зайлшгүй тодорхой хэмжээний маркетингийн мэдээлэлтэй байх хэрэгтэй. Өөрсдөө маркетингийн талаар бас мэдээллээ ашиглаж чаддаг байх хэрэгтэй. За үүний тулд та миний хамгийн их ашигладаг нь Facebook, Instagram, TikTok-ыг бол хамгийн best гэж харж байгаа. За үүнийг ашиглаад сураад явчих юм бол клиентуудыг олоход бол маш амархан болно. Хамгийн гол нь та perfect англи хэлтэй байх шаардлагагүй. Та зөвхөн ойр зургийн цэвэрлэгээний үг хэллэг, за дээрэс нь polite харилцагтай клиентуудаа олоход бол боломж бол зөндөө гарч иж байгаа. Энэ бол зөвхөн house болон апартмент цэвэрлэгээний талаар ярьж байгаа шүү. За та бүхэн таалагдсан бол subscribe дараад лайк дараарай. Баярлалаа.